За энэ наарын бохирдолтой холбоотой энэ сонсголд бол ажилласан. Өчигдөр бас бид нар ажлын хэсгийн гишүүд 2 цаг гаруй сууж агаад яг энэ засгийн газар руу өгж байгаа чиглэл дээр бол нэлээд ярилцсан учраас одоо энд гарсан байгаа нийт 13 заалт бүхий чиглэлтэй. Тэгээ нийт 4 зүйлтэй энэ чиглэл бол засгийн газар руу өгдөгч байна. Тэгэхээр агаарын бохирдолтой холбоотой ер нь энэ сонсголоос өмнө 2019 онд сонсгол явагдчихсан. Энэ удаагийн сонсголын үр дүнд бид нар засгийн газар руу чиглэл өгж байгаа шиг ийм ажил бол хийгдэг юм лээ. Энэ дээр заавал ажиллаад өгөөрэй гэж засгийн газар руу хандаад хэдэн зүйлийг бол тодруулж хэлмээр байгаа. Эхнийх нь болохоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой холбоотойгоор олон гишүүдээс санал гаргасан. За ерөнхий сайд ахалдаг юм уу эсвэл аль нэг шадар сайд ахлах хэрэгтэй гэсэн бочим гишүүний саналтай бол 100% санал нэгдэж байгаа. За яагаад хийж байгаа юм бэ гэхэд тэр нь бол орчны бохирдлын асуудал бол агаарын бохирдол, дотор орчны бохирдол гэд сангийн яам бол санхүүжилттэй холбоотой, эрчим хүчний яам гэхээр дулаалгатай холбоотой. За хот байгуулалт, барилга, орон сууцруулалтын яам, мөн дулаан алдагдaltaй холбоотой. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яам болон бусад боловсролын яам хүртэл энд хамаатай учраас заавал энэ орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог бол салбар хоорондын асуудлыг мэдж байгаа. Ахалж байдаг энэ хүн бол ахлах ёстой. За хоёрдугаар нь болохоор агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр яг энэ чиглэлийг унших юм бол 2025 онд дуусгаж байгаа юм байна гэд бол харна. Тэгэхээр энэ засгийн газраас намрын чуулганы эхний 7 хоногт орж ирж биднэрт явцаа танилцуулахдаа агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг нь эсвэл баталсан байхаар ч юм уу танилцуулаасаа гэж хүсэж байна. За мөн чиглэл дотоод орчны бохирлын асуудал туссаныг бол одоо дэмжиж хүлээж авч байгаа. Тэгэхээр ер нь бол өвлийн үйлрэлд ялангуяа сургууль цэцэрлэгийн дотор орчны ариун цэврийг бол бид нар анхаарах ёстой. Тэгэхээр энэ дээр бас ямар ажлуудыг хийх гэж байгаа талаар бол засгийн газраас мэдээллийг нь авах хэрэгтэй. За 2019 оны тайланд ч бас туссан байсан юм а. Ер нь бас Бачаргал гишүүнч түрүү хэллээ. Технологи бол маш хөгжчихсөн. Цахилгаан эрчим хүчний хэмнэлтэд халаагуурууд ямар сайн хөгжсөн байгааг бол олж харсан. Гэр байшин дулаал гарах хэрэгслүүд бол дэвшсэн байлээ. Тэр энэ бүх мэдээлэл ажлын хэсгээр цугласан байгаа. Энийг бас засгийн газраас аваад чиглэлийн 7-д туссан байгаа иргэдийг мэдээлэлээр хангах ажлаа тултлан сайн хийгээд өгөөч. Яг энэ утааны сонсголын үеэр бол Breathe Mongolia гэх мэт ийм төрийн бус байгууллагуудтай бол утааны чиглэлээр бол нэлээд тийм мэдээллийг сонсож хамтарч ажилласан. Хамгийн ойрын тулгамдж байгаа асуудал нь бол төрийн байгууллагт байгаа мэдээллийг биднэрт өгдөггүй. Нээлттэй судлаачдад өгдөггүй гэсэн ийм асуудал байсан. Энийг бол бид нар одоо төвөггүй шийдчих баха.